Монголын шүүгчдийн холбооноос эрхлээ хүргэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт шүүгчдийн төлөөлөлж Сонгойрхан дүүргийн эрүүг иргэн анхан шатны шүүхийн шүүгч Мөнхбаатар шүүгч маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Ичдэр жовгтой Мөнхбаатар 2007 онд Дундгов аймгийн 10 жилийн 4-р сургууль. 2012 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр 2014 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Ажилласан байдал 2012-оос 2014 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн туслах. 2014-өөс 2015 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд цагийн багш. 2015-аас 2018 онд өмгөөллийн номс хязгаарлагдмал хариуцлага тохиолдлын гишүүн өмгөөлөгч. 19 оноос Сонгойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Сайн байна уу та? За, иргэдийн төлөөлөл болж зочноор ТV8 телевизийн сэтгүүлч. Энэрл маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн дүүргий. За, өнөөдөр гурлаа эрүүгийн хууль заагдсан хүний халдшгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу худал мэдээлэл тарах гэсэн гэмт хэргийн талаар ярилцахаар байгаа. За, тошны маань хувьд энэ гэмт хэргийн талаар юу н ойлголт байгаа юу? Тэгэхээр яг сэтгүүлчний хувьд болохоор одоо яг энэ асуудлаар яг биднэрт хэрэгтэй асуудлын талаар ярих гэж байна л да. Тэгэхээр худал мэдээлэл тарах, илт гүтгэх гэдэг энэ бас хоёр маань хоёлаас ялгаатай юм уу? Бас энэ талаарх бас мэдээлэлээ дээшлүүлэх гэж бас шүүгчтэй ярилцахад бэлэн басанд бас маш их баяртай. Тэгэхээр миний хувьд бас асуух асуулт их байна. Та хариулахад бас бэлэн бах тий. За, бэлэн байна. За тэгэхээр илт тас худал мэдээлэл тарах, гүтгэх гэдэг энэ хоёр зүйл залт юугаар ялгаатай юм бэ? Худал мэдээлэл тараахыг одоо бас юугаар ялах юм бэ тий? Энэ талаар эхлээд бас иргэдтэй болон бас надад мэдээлэл өгөөч. За, эрүүгийн хуульд эрүүг хуулийн тусгай ангийн 13, 14 дугаар зүйлд худал мэдээлэл тарах гэдэг гэмт хэргийг бол 2015 оны хуульд хасцсан байсныгаа бол 20 оны өөрчлөлтөөр, нэмэлт өөрчлөлтөөр нэмж оруулж ирсэн. За, энэ дээр юу гэж оруулж ирсэн бэ гэх юм бол хүний нэр төр алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол энэ гэмт хэрэг юм а гэж хойлчилж оруулсан байна. За, урд нь бол 15 оны эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгаар бол энийг бол зөрчлийн тухай хуулиар зохицуулаад явуулсан. Яг энэ ахуулгаар энийг бол зөрчил юм а гэж оруулж явж байсан. Нэг л 20 онд бол буцаагаад энэ бол гэмт хэрэг юм а гэд хуульчилт өгсөн. За, яагаад ингэж хуульчилсан гэдэг шалтгааныг эхлээд тайлбарлах хэрэгтэй байх л та. Үүн дээр бол Монгол Улсын нэгдээ орсон олон улсын эрх зүйн гэрээний хэм хэмжээнүүд, за дотоодын үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудаар бол энэ хүний нэр төр алдар хүндийг бол хамгаалах юм а гэдэг. Энийг бол хуулиар тогтоо хамгаална гэдэг ийм агуулгатай. Энэ нэр хүнд алдар хүнд нь болохоор бол хүний чөлөөтэй, алдшгүй чөлөөтэй байх эрхийг илэрхийлэл гэж үздэг. Энэ эрхт нь бол халтж байгаа үйлдэл нь бол гэмтэргийн шинжтэйгээр одоо илэрхийгээр илт хууль бусаар тэр өрнийг гүтгсэн байх юм бол гэмтэрэг юм а гэж зөвлөлчлөг үзэхэд боломжтой гэж ингэж ойлцож оруулсан байна. Тэгэхээр яг энэ дээр нэг асуудал байгаа. Сэтгүүлч хүн өөр бас эргэн хувийн хоорондын асуудал бас өөр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр илт худал мэдээллийг бас юугаар нь ялгах юм. Тэрийг одоо худал мэдээлэл байна гэдгийг шүүх яаж тогтоох юм. Анхаарал хандуулаад байгаа зүйл нь мэдээлэл өөрөө илэрхий худлаа байх. Ерөөс огтоосоо бодит байдалд нийцээгүй, огт тийм зүйл байхгүй, орон үндсгүй мэдээлэл гэсэн санаа байхгүй. Энэ зүйлийг бол зориуд цацж байгаа үйлдэл чи өөрөө санаа зорилгынхаа хувьд энэ санаа зорилго чи нөгөө цаад хандж байгаа тэр хүнийхээ нэр төр алдар хүнд эсвэл хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг зориуд унгаах зорилготойгоор огт байхгүй зүйлийг л зохион байгуулалтаар цацаж байгаа үйлдэл нь бол гэмт санаа. Энэ үйлдэл нь бол гэмт буруу нь бол ингээд энэ цацж байгаа хэлбэрээс хамаарна гэсэн. Зүгээр олон нийтийн дунд яригдж байгаа сэдвийг талаар ч юм уу, бусдад хуваалцсан ч юм уу, тэр одоо их сургуулийн сайн нэгтлэхгүйгээр өөрөө тараацсан үйлдэл болыг бол энийг бол гэмт хэрэг гэж бол үзэхгүй. Тодорхой процессын таас тайлбарлаж өгөөч те. За, одоо жишээлбэл энэрл гэдэг хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслэр ч юм эсвэл олон нийтийн мэдээллийн сайтаар те цахим хуудасуудаар за нэг илт худал мэдээллээр юу гэдгийг доромжилчлаа гэд энийг одоо яаж баталгаажуулах юм? Эсвэл яг тэр нөгөө нэг одоо жишээлбэл би одоо энэ худал юм а гэж цагдаагийн байгууллагад хандах юм уу? Эсвэл одоо энэ цагдаа шүүхийн байгууллагаас энийг худал мэдээлэл гэдгийг яаж тогтоох юм гэдэг дээр асууад байна л та. За, гүтгүүлсэн хүн маань өөрөө
гомдол гаргахаас л эхэлнэ л дээ. Тэр хүн олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ч юм уу нэр төрийг минь ингэж халдлаа, алдар хүндийг минь угтаалаа, гүтгэлээ одоо зохион байгуулалтаар намайг одоо гэмтрэгт гэж гүтгэлээч гэдэг юм уу тийм ээ. Энэ юугаа өөрөө хандж шалгуулах хэрэгтэй. Тэгэхээр эхлээд цагдаагийн байгууллагад хандах юм уу? Цагдаагийн байгууллагаар хандаад тэр нь одоо шалган тогтоогдоод тэгж байгаа тохиолдолд шүүхээр гэмбүрүүгийн асуудлыг нэлцэгдэн шүү дээ. Энэ хүнийг үнэхээр за А гэдэг хүн Б гэдэг хүнийг ямар зорилгоор энэ мэдээллийг олон нийтэд тараасан бэ? Энэ ил тодл мэдээлэл юм уу? Эсвэл одоо тодорхой хэмжээнд бодиттой үйл баримтаас үндэслэн мэдээлэл юм уу гэдгийг нь бол бүтэн байцаалтын шатан шалган тогтоогод орон зүй худлаа мэдээлэлсэн байна. Энийг бол энэ хүн зориуд санаатайгаар тараасан байна гэх юм бол энэ гэмт хэрэг байна гэж үзсэн. Монгол Улсын үндсэн хууль гэдэг амар том хууль байгаа шүү дээ. Тэр үндсэн хуулинд чинь хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь байгаа. А гэхдээ нэг үгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Таны эрх миний эрхээр хязгаарлагдана гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Хүн болгон үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ тэрийг баримттай хин нэгийг одоо юу гэдэг гүтгэхгүйгээр дормжлохгүйгээр а гэхдээ шүүмжилж болох боломжтой болно. Мэргэжлийн редакцт байгаа тохиолдолд редакцт одоо хамаарж байгаа энэ сэтгүүлчдийн хувьд бол баримттай л тулгуурж баримтыг л гол одоо гарын авлага болж явдаг штеп. Тийм учраас мэргэжлийн редакц тийм ёс бус зүйлийг бол хийж хийхгүй. Одоо худал мэдээллийг ер нь хэд салгаж хувааж ингэлж үзэж ер нь хянаа шийдвэрлэж байгаа. За судлаач нарын байр сууриас харахад илэрхий худлаа мэдээлэл буюу гүтгсэн мэдээлэл. За хоёрдугаарт нь бол алдаатай мэдээлэл. За гуравт нь бол сөрөг агуулгатай мэдээлэл буюу буруу сэтлэлтэй мэдээлэл гэсэн иймэрхүү агуулгаар бол ангиллан авч үзэж байгаа судлаачдын байр суурь бол за эндээс юу гэж харж байна гэхэл эхний тохиолдолд бол түрүүнд дурдсан элт худлаа мэдээллийг тараасан буюу гэмтэрэг. За алдаатай мэдээлэл гэдэг маань одоо санаарсар болгоомжгүйгээр тэр хүний гэмт санаа зориггүйгээр зүгээр л одоо олон нийтийн дунд ч юм уу хэлцэгдэж байгаа сошиал орчинд яригдж байгаа сэдвийг зүгээр санамсаргүйгээр бусдад тараах түгээх энэ үйлдэл нь одоо тэрэн дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлээд ч юм уу. Заавал тэр нэг хин тодорхой хүн рүү чиглэж зоригтойгоор нэр хүндэд нь халтсан биш. Тэр байгаа тохиолдолд алдаатай мэдээлэл ажиллана. Энэ дээр алдаатай мэдээлэл байгаа тохиолдолд бол бүхэлдээ ам бол тэр мэдээлэл худлаа бас байх албагүй тодорхой хэмжээнд үнэн байх боломжтой ийм мэдээллүүдийг алдаатай мэдээлэл гэж үздэг. Энэ тохиолдолд алдаатай мэдээллийг бол сая энэ эрүүгийн үйлцээс ил тодл мэдээлэл гэж бол гэмтэрэг гэж бол үздэг. Тооцдгүй гэсэн юм уу? За түрүүний буруу сэтлэлтэй мэдээлэл бас адилхан бодиттой нөхцөл байдлыг бол одоо давслах ч юм уу жоохон өөр өнцгөөс өөр талаас нь харуулах байдлаар мэдээлж байгаа энэ үйлдэл нь бол бодит нөхцөл байдал дээр болсон үйл баримтыг одоо нөгөө талаас нь ч юм ингээ харуулцахаар нөгөө хүнийх нь нэр хүндэд халтсан ийм нөхцөл байдлыг бас бий болгодог. Тэгэхээр бол энийг бол буруу сэтлэлтэй мэдээлэл. За бас нөгөө нэг нөхцөл байдлыг бол бүрэн гүйцэд мэдээлээгүй ингээс болоод бусдад хор охирол учруулдаг ийм тохиолдолд бас энийг бол буруу сэтлэлтэй мэдээлэл. Тэгэхээр надад бол тодорхой хоёр асуулт байна л да. Яг хоёр жишээ байна гэсэн. Нэгдүгээрт нь за би одоо нөгөө гадаад улс орн руу явах гэж байгаа. Гэтэ нөгөө манай гадаад улс орн маань надаас тохон шинжилгээний хариу шаардж байна. Тэ ажил мэргэжлийн онцлогоор юм уу эсвэл сургууль сурах гэж байгаа бол заавал одоо ийм өвчтөй байх шаардлагагүй, тийм өвчтөй хүн авахгүй гэдэг ч юм уу. Тэ ийм байдлаар надад санаа бодол тавилаа л да, хүсэл тавилаа. Тэгэхээр би одоо өгцөн байлаа тэ нөгөө нэг шинжилгээ. Тэгэхэд намайг олон нийтийн мэдээллийн хэрэгслэр занирал тохон шинжилгээ өгчээ гэдэг гарч нь бол үнэн л байна л да. Гэтэ тодорхой агуулгын хувьд өөр байвал энэ тохиолдолд яах вэ? За хоёрдугаарт нь за би одоо сэтгүүлчний хавьяас нэг юм асууя. Тэр нь юу вэ гэхээр хүний нэр хүндэд талдаагүй. Гэхдээ доотлолт нь одоо юу гэдэг сэтгүүлчний хавьяас биш миний хувийн аккаунтаар тийм үү комент бичсэн. Тэр ихтэй мэдээлэл нь үнэн байж болно. Нөгөө үнэн нь худлаа гэсэн бол яах вэ? Энэ хоёр асуултанд тодорхой хариулт өгч. За сая нөгөө хэлсэн нөгөө нэг шинжилгээ өгсөн тийм ээ асуудал дээр бол бодит байдал дээр шинжилгээ өгсөн. Тэгвэл тэр шинжилгээ өгсөн өгж байгаа нөхцөл байдлыг нь бол ингээд өөр утгаар ч юм уу харуулах гээд өөр гарчиг марчиг өгөөд ингээд тараачж байгаа. Тэр байдал олон нийт одоо тэрийг хараад өө энэ хүн тийм энэ хүн одоо ингээд ийм өвчин тусцсан байна ч гэдэг
гэдэг юм ингээд манай юм тохиолдолд бол ингээд ямар ч тийм их сурвалжийг нь харалгүйгээр тэр хүний нэр төрөөр ирэх шиг хууль ёсны ашиг сонирхлын бодлого шууд одоо сэтгэлдээ бичдэг тэр хүний гутаанд оромжилт ийм үйлдэл бол сошиал орчинд их байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тэр хүн ямар зорилгоор тэр мэдээллийг тавьсан бэ гэдэг зорилгыг л тогтоох шаардлагатай. Яг бодит байдал дээр тэр нөхцөл байдал болцсон байгаа бол энийг бол илт hodл гэхэд бол боломжгүй л дээ. Энэ нөгөө түрүүнд хэлсэн төөрөгдүүлэх зорилготой бас нэр төрийн гутаа хандлагатай иймэрхүү агуулгатай байна гэж үзэж иргэний журмаар одоо нэр төр нь алдар хүндэд хаалтсан гэдгээр иргэний шүүхээр гэн хорийн хохирлыг нэхэмжлэх багтуулах боломжтой тийм шаардлага тавих боломжтой. Хоёр дахь асуултын хувьд бол хэлсэн би нэг хэд найзтай байдیں۔ 300 400 найзтай байжгаад Facebook дээр юм бичих тийм ээ. За дахиад тэр бичсэн ямиг нь 10,000 100,000 дагагчтай хүн хуулж аваад ингээд тараах. Энэ үйлдэл өөрөө хор хуршгийн хувьд хинэн илүү хор хуршигтай байна гэдэг бас асуудалтай байна. Ялангуяа сэтгүүлч хүмүүсийн хувьд бол мөн олонний танил одоо энэ хэвлэл нийтлэгчийн хүмүүсийн хувьд бол тэр их сурвалжийг нэгтлэхгүйгээр ингэж тавьж байгаа үйлдэл өөрөө бас ямар санаа зорилготой байна вэ гэдэг. Илэрхий хүн гүтгцэн мэдээлэл байх боломжтой байхад их сурвалжийг ногтоос шалгахгүйгээр за нэг л хүн бичсэн байвал би хэрэглэхэд бол ямар ч асуудал бусдаа уулзалт асуудал гэхээр нэг хүн одоо цөөхөн хэдэн хүнд хүрээллийнхаа хүнд ч юм уу нэг ингээд тавьсан мэдээллийг хэдэн зуун мянган хүний мэдээлэл болгоод ингээд хуваалцчихж байгаа. Тэгэхээр энэ хор хуршиг хэнийх нь илүүгээр гэдгийг бас бодолцол хаацуулах гэсэн үг тийм. Тэгээд нөгөө түрүүний хэлсэн санаа зорилго нь ямар байсан бэ гэдгээс хамаарна. Намайг одоо юу гэдгийг тгээ хэлжлээ. Би бол нэр төрөө сэргийлгмээр байна. Энэ хүн намайг тгээ хэлжлээ. Би ингэмээр үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэдэг энэ асуудал бол мэдээж хүн болгон хуулийн доор авах ёстой учраас хуулиар л энэ асуудал шийдэгдэх болов гэж бодож байна. Одоо тодорхой их сурвалжуудтай дараа нь одоо тодруулахандаа гэсэн байдлаар ч юм уу энэ олцсон баримтаа шууд мэдээлчихин тэр алдаа гараад байна л гэж би хардгийн. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулинд те иргэн хүн үг хэлийг хэвлэл нийтлэх эрхтэй гэдэг ингээд заагаад өгсөн байдаг. Тэгэхэд одоо энэ хуучин зөрчлийн тухай хуульд байсан зүйл залцж эрүүг хуулийн 13 14-т заагаад өгчлөө. Ингэхдээ за одоо юу гэдгийг илт худал мэдээлэл цацсан бол гэдэг үндслээр ягаад тэгвэл одоо яг энэ хоёр хууль чинь нэр яг хооронд харьцаад байгаа юм шүү. Дээрээс нь энэ одоо сэтгүүлч хүн чинь бас хэвлэл нийтлэхээ эдлгээл яваад байдаг. Сая сэтгүүлчд баах юм бол талбай дээр чигслээ. Тэгэхэд одоо энэ зөрчлийн хуулиас эрүүг хууль руу оруулсан асуудал яг яагаад ингэж оруулж байгаа юм бэ? Одоо сэтгүүлчдийн үг хэлэх нийтлэх эрхийг богдуулж байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл за зөвхөн сэтгүүлч гэхгүй бас энэ чинь худал мэдээлэл тарах чинь иргэн үндэд гэсэн хувь үндэд гэсэн хамаарад явчихж байгаа асуудал байгаа шүү дээ. Тий. За хүний үндсэн эрх хоорондоо зөрчилдөх ийм тохиолдлууд байдаг. Үндсэн хууль зааснаар бол нэг талаас хүн өөрийн нэр төр алдар хүндээ хамгаалуулах хэрэгтэй. Энийг нь бол хүний халдшгүй чөлөөтэй байх хэрэгэд хамааруулж үздэг. Энийг төр хуулиараа хамгаалах хэрэгтэй гэж үндсэн хууль цаагаад өгсөн маа. Нөгөө талаас сая таны хэлдэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл нийтлэх, үг хэлэх, за мэдээлэл авах, мэдээлэл түгээх юм эрхчлөөтэй гэсэн юм үндсэн эрхүүд байгаа. Энэ эрхүүд хоорондоо бас харилцан тэнцвэртэй байх шаардлага нэгсэн бас тавь. Аль нэг эрхийг нь давуутай гэж үзэхээр нөгөө эрх нь бас тэр хэмжээгээр бас ингэ сулрах боломжтой. Хэтэрхийх одоо алдар нэрийг нэр төртэй холбоотой халиар хамгаална. Энэ нь бол ингээд зөрчих юм бол гэмтрэг болно гэж тооцоод байх тусам нөгөө талд нь бас нөгөө чөлөөтэй илэрхийлэх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэх хэрэгжил бас зөрчигддөө гэсэн юм судлаач нарын байр суурь байдаг. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор нэг хэлэхэд үндсэн эрхийг яаж хязгаарладаг юм бэ гэхээр энэ эрхүүд чинь өөрсдөө хязгаарлагддаг эрхүүд. Нөгөө хүний эрх хэрэгчлөөгөөр хязгаарлагдана. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, нийгмийн хэв журам гэсэн энэ нөхцөл байдлууд тохиолдолд энэ бол хязгаарлаж болдог эрх гэж үздэг. Тэгээд манай тохиолдолд бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар энэ асуудлыг хамгаалах байгаа мөн иргэний хуулиар хамгаалж байгаа. Тэгэхэд энэ дээр бол эрүү зөрчлөөр хамгаалах шаардлагагүй иргэний эрх зүйн харилцаагаараа энэ асуудал нь өөрөө хамгаалагдах боломжтой юм а гэдэг судлаач нар байр суурь бас төлхөө явдаг. Энэ талыг бас сэтгүүл зүйн салбарынхан бас их төлхөө дэмжиж явдаг. Тийм нөхцөл байдлууд л байна.
Тэгэхээр яг эсрэгээр нөгөө сая та ярьлаа шүү дээ, хоёр хууль ингээд яг ижил тэнцүү байлгахын тулд бас тэнцвэртэй байдлыг тогтоох хэрэгтэй гэж байна. Тэгэхээр эсрэгээр одоо би бол жишээлбэл нэг мэдээлэл бэлтгэгчлээгээ цагдаагийн байгууллага дээр бол байнга дуудагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн мэдээ нь бол цагдаагийн байгууллагаар шалгагдаад тогтоогод үнэн гэдэг нь зөв гэдэг нь ингээд батлагдаад гарчихсан байгаа байхгүй. Тэгэхээр илт худал мэдээлэл тараагаагүй байхад цагдаагийн байгууллагаас заавал шалгаад нэгсэндээ нөгөө залхаан цэрлэл гэдэг юм ил үзүүлээд байгаа байхгүй. Энэ тал дээр бас та нэг байр суурь илэрхийлээч. Одоо яг ийм тохиолдолд яах ёстой юм бэ те? Тухайн мэдээлэл нь бас үнэн байгаад шүү дээ. Тий. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нөгөө эрхийг маань ардчилсан нийгмийн гол цөм гэж үзэж байгаа. Тэгэхээр яг сая хэлсэнчлэн бодиттой мэдээлэлтэй, бодиттой үйл байх факттай нөхцөл байдлыг мэдээснийхэн төлөө хэн нэгэн этгээдэг таалагдаагүй тэр мэдээлэл. Тэгснийхэн төлөө тэр гомдол дуудагдаа шалгагдах нь өөрөө сэтгүүл зүйн салбар чөлөөтэй одоо тэр төрийн байгууллагын үйл ажиллагаа, аливаа албан тушаалтны үйл ажиллагаа шүүн хэлцэх тэр боломжийг хомиж идэг. Энэ талаараа сөрөг нөлөөтэй гэж үздэг учраас одоо иргэний журмаараа шийдвэрлэгдэх ёстой гэсэн ийм яригддаг. Яг энэ асуудал дээр бол нэр төр алдар хүндэд халдсан гэмт хэрэг. Одоо хуучин бол 20 хялттай байсныг нь бол 20 хялхгүйгээр бол хуульчилж өгсөн. Энэ бол яг нэгдлийн дэвшил. Энэ өөрөө бүр ерөөсөө гэмт хэрэг биш ээ. Иргэний журмаар шийдэгдэх ёстой гэдэг байр суурь нь бас хамгаалаад байгаа. Яг гэх юм бол энэ нөхцөл байдлыг одоо талимдуулах байдлаар нэр төр алдар хүндийг хамгаалах гэдэг шалтгаанаар өөрөө нийгмийг одоо мэдээлэлгүй байлгах энэ юмд нь одоо тэр хүмүүсийн одоо удаан хугацаанд дуудагдах, шалгагдах энэ процесс нь өөрөө одоо бас дарамт болж идэг ийм тал байгаа. Тэгэхээр бас сөрөгч тал вэ, эрэгч тал вэ гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ тухайлсан хуулийн тухай яриа л да. Тэгээ 3 хуваадаг гэдгийг нь ярьчихсан тал худал мэдээлэл, алдаатай мэдээлэл, тэгээ буруу сэтгэлтэй мэдээлэл гэдэг 3 хуваадаг нь ярьчлаа. Тэгэхээр энэ хууль нь одоо яг ямар зүйл залттай хувь хүн, иргэн аж ахуйн гэж албан байгууллага төрийн захиргаанд яг яаж тухайсан байдлаар үйлчлэх ёстой вэ? Бидэд ярьж байгаа сэдвийн хувьд илт худал мэдээлэл олон нийтэд тараасан гэдэг. Энэ бол нэг гэмтэргийн шинжтэй. Тэр хүн нөгөө илт худлаа байгаа гэдгийг мэдчихэж эцсээр үз тэрийг хүсэж үйлдээд байгаа байхгүй. Түрүүнд хэлсэн иргэний хуулийн зохицуулалт бас байна. Иргэн хуулийн этгээд иргэний нэр төр алдар хүнд хуулийн этгээд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан бол тэр мэдээллийнхаа үнэн зөвийг нотолж чадахгүй байгаа тохиолдолд тэр тараасан хэлбэрээр буцаан залруулах үүрэгтэй. За мөн үүнтэй холбоотойгоор гим хор учруулсан гэж үзэх юм бол тэр хохирол хор уршиг нөхөн төлөвлөх хэрэгтэй гэдэг иргэний хуулийн зохицуулалт бас байдаг. Энэ хоёрын ялгаан дээр юу вэ нөхөр иргэний хуулийн зохицуулалтын дээр илт худал, эрүү дээр нь бол илт худал гэж байгаа бол иргэн дээр нь худал мэдээлэл тараснаа нотолж чадахгүй болол гэсэн байна. Энэ дээр бол худал мэдээлэл гэдэг үнэн мэдээллийн хувь бас байгаа. Гутаасан мэдээлэл гэдэг агуулга дотор үнэн байж болно. За мөн үнэн мэдээлэл бас хүнийг бас гутаасан агуулгатайгаар тусч болно. Бас худлаа мэдээлэл байх юм бол тэр нь худлаа мэдээлэл байна гэдгийг нотолж чадахгүй байгаа иргэний журмаараа шийдвэрлэе гэдэг. За мөн гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дээр бусдын нэр төр алдар хүндэд хүндэтгэлтэй хандах ёстой. Альва одоо хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ энэ одоо өөрөө сошиал орчинд ч байж болно, олон нийтийн дунд ч байж болно. Энийг хүндэтгэлтэй хандах ёстой гэж байгаа. Энэ эрхээ бас үүргээ хэрэгжүүлэхгүйгээр одоо доромжилсан гүтгсэн ийм шинжтэй байх юм 100,000 төгрөгөөр торгох ийм бас зөрчлийн хуулинд ийм санкц тусцсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ бол ямар нэгэн юу гэдгийг хязгаарлаа. Чи заавал тэрийг ярих хэрэгтэй, чи заавал ингэх ёстой, чимний битсэн зүйлийг ярих ёстой гэдэг зүйл бол хязгаарч байх ёсгүй. Хэрвээ энэ эрхээ бид нар алдчих юм бол бараг хүн байж чадахгүй юм шүү. Энэ дээр бол одоо заавал хуулиар хамгаалагдсан гэдэг юм уу гişүүд бүрийн эрх энэ ингээл ярьдаг. Тэгээд энд тэгсэн мөртөө хуулийнхаа залттай бол зөрчилтэй дээ л гэж би харддаг шүү дээ. Одоо ингээ илт худал мэдээлэлд за тэр нөгөө гим хохирлоо барагдуулах гэж яриад байдаг шүү дээ. Тэнгүүд одоо сошиал орчин ч юм уу эсвэл олон нийтийн мэдээлэл хэрэгслэр ингээд цацчлаа. Дараа нь одоо ямар нэгэн байдлаар торгоол нэг залруулга мэдээлэл гаргаал тэр нь гэтээ бас хүмүүс тэр бүр нөгөө хүрч чадахгүй мэдээлэл цацаад өнгөрчдөг. Тэрний араас бас тэр залруулга мэдээлэл нь хараагүй бүчнээ олон хүн артна гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд яг нөгөө хууль зүйн гаргалгаа нь яг ер нь юу байгаа нь нэр хүндэд нь ингээ халдаал өнгөрчдөг. Тэгээ нэг торгоол өнгөрчих юм уу? Тий одоо илэрхий худлааг мэдээлэлээр байх юм бол энэ шалгагдаад за үнэхээр илт худлаагаар хүтгсэн байна гэх юм бол энэ гэмтэргээр гэж үзээд шүүгээр ороод за ял шидэглэлийн хувьд бол энд бол
3 төрлийн ял шийтгэлтэй байгаа. Торгон, за нийтэд тустай ажил хийлгэн, зорчихрыг найзгаарлна гэсэн ийм 3 төрлийн ял. Энэ 3 төрлөөс одоо нэргийн нөхцөл байдлаас нь шалтгаалаад аль нэг төрлийг сонгож оногдуулна гэсэн үг. За мөн энэ гэмтрэг биш байна. Хууль заасан гэмтргийн шинжийг бол хангахгүй байна. Тэгтээ бол нэр төрийг нь гутаасан мэдээ тараасан байна гэж үзэх юм бол тэрийг энэ хүн одоо бодтой байдлыг нотолж чадахгүй иргэн байна гэж үзэх юм бол иргэний шүүхээр гэм хороо барагдуулах. Яг сая хэлсэнчлэн ямар арга хэлбэрээр эхлээд тараасан юм. Сонин дээр нийтэлсэн юм уу? Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цатсан юм уу? Яг тэр хэлбэрээр буцаагаад залруулах хэрэгтэй. За энэ залруулахснасаа гадна гэм хорын зардлыг бас хохирлыг бас төлөх хэрэгтэй. Төлөх боломжтой гэж. За нэвтрүүлгийн багийн зүгээс бас ийм жишээ бас татж үзсэн байна л да. Энийг та хоёртой танилцуулах юм бол яг бод байдал дээр нийтийн албан тушаалтан нэг итгээд ямар нэгэн байдлаар одоо нэг гэмт хэрэгцээ чиглэгдээгүй оролцоогүй байхад нь одоо халбаар нэр төрийг нь гутаах зорилготойгоор олон нийтийн сүлжээнд тий. За энэ хүн бол одоо ингээд гэмт хэрэгт холбогдоод ингэсэн юм байна гэдэг байдлаар ч юм ингээд тараасан. Тэр нь ингээд эргээд яг илт худал мэдээлэл болчихж байгаа тий. Тэр хүн ямар нэгэн байдлаар огт нэг хэрэгт холбогдоогүй байхад нь одоо илт худал мэдээлэл тараа бас нэг яг ийм жишээ нь одоо яг энэ худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэгтийг таарж ах шиг байна гэж үзэж байна л да. Тэгээ иймэрхүү хэрэгүүд бол шийдэгдэж байгаа л да. Мэдээллийг хэрхэн цацах вэ гэдгээсээ л энэ агуулга нь ерөнхийдөө харагдана. Жишээлбэл нэг хүний олон нийтийн албан тушаалтныг хэрэг шалгагдаж байна гэж бичих нэг өөр тийм ээ. Шалгагдаад тогтоогдлоо гэж бичих нэг өөр. Очоод хэрчийн мэдүүлэг өгснөгийг одоо очоод байцаагдж байна, шалгагдаж байна. Энэ хүн одоо хэрэг толбогтой байна гэдэг. Ингэж бичснээрээ өөрөө үгзүүн талаасаа ч гэсэн энэ хүнийг одоо бодит байдлыг эсэргээрнэ. Огтоосоо шалгагдаагүй байгаад тохиолдолд ингэж бичиж байна гэдэг чинь тэр хүн энэ хүн шалгагдаагүй гэдгийг мэдэж байгаа тийм ээ. Өөрт нь их сурулж байхгүй мөртлөө зориудаар нэр төрийг нь гутаах зорилготойгоор одоо энэ хүн бол гэмтрэг үйлдсэн шалгагдсан, заваарг шалан тогтоогдсон байна гэсэн агуулгаар бичиж байна гэдэг чинь илт гүтгэж байна л гэсэн. Гэмтрэгийн шинжтэй байна л гэсэн агуулга. Тэгэхээр бол одоо хувь хүн сэтгүүлч жилтгээр нь аливаа үгийг сонгож олон нийтийн мэдээллийн хэрэгслэр цацах ч байд юм бичгтээ бол заавалжгүй тийм ээ үгийн нягтаалж те заавал нөгөө баттай баримттай их сурвалжаараас баталгаажуулж авах шаардлагатай гэдгийг нь бас тодорхой жишээ харуулж нийлжүүлж болохоор тэр хүнд их сурвалж байна уу гэдэгдвэр тийм ээ их сурвалж байна уу байгаа тохиолдолд ямар байдлаар мэдээлэл хүргэх гээд байна огт их сурвалж байхгүй байна уу гэдэг чинь гол асуудал нь болоод байгаа. Их сурвалжаа баталгаагүй их сурвалжаас мэдээлэл аваад хувийн төрийн байгууллагын нэр хүндэд ингээ халдсан тохиолдолд багаар хариуцлага хүлээх хэрэгтэй тийм үү? Яа тий шүүхний чиглэлээс яг сэтгүүлч хүн дээр ч юм эсвэл бас хувь хүн дээр ямар хариуцлага хүлээх вэ? Тий нөгөө их сурвалжийг нягтлах үүрэг ёс зүйн дүрмээрээ бас сэтгүүлч нарт байгаа тий. Тэрэн дээр бол их сурвалж тодорхойгүй хүнийг гүтгсэн чинжтэй мэдээлэл байгаа эсгийг ярдагсан өөрөө нягтлах гэсэн. Тэгэхгүйгээр одоо мэрэгжлийн байгууллага шүү дээ сэтгүүл зүй хэвлэл мэдээлэл чи өөрөө огт их сурвалж нь тодорхойгүй ийм мэдээллийг шууд цацах нь өөрөө шууд бас санаатай байдлаар гүтгэж гин гэж үзэж байна. Нягтлах хэрэгтэй. Хуульд тэгээ цац. Ер нь бол агуулган тэгээ цац. Нягтлахгүйгээр цацж яана гэдэг чинь өөрөө тэр гүтгэдэн үү байна уу гэдгийг нь бол хамаарахгүй өөрт ямар нэгэн хамаарахгүйгээр цацж яана гэсэн чинь санаатай үйлдэл талаар. Тодорхой хэмжээнд нягтлаад баримт байна. Иймэрхүү үйл баримт нийгэмд болоод байна гэж үзэж байгаа. Бодиттой мэдээлэл цаана агуулгадж байгаа тохиолдолд энийг бол илт тойл бус гэж бас үзэхгүй байх боломжтой. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд одоо энэ иргэний хэрэгээр шийдвэрлэгдэж болох юмыг эрүүгийн хуульд одоо ингэ оруулчлаа гэж зарим хүмүүс бас яриад шүүмжлээд байдаг л та. Яагаад вэ гэдэг. Хор уршигаар нь ангилж байгаа. Нийгэмд аюултай үйлдэлийг гэмт хэрэг гэж үзнэ гэж байгаа шүү дээ. Агуулга нь бол илэрхий огт байхгүй зүйлийг ингэж санаатаагаар цацж байгаа үйлдэл нь өөрөө одоо нийгмийн хэв жамрыг ностойгоо зөрчиж байна. Хүний эрх хэрэгтлэг зөрчиж байгаа учраас хор уршиг ихтэй. Ийм учраас гэмт хэрэг. Тодорхой мэдээлэлтэй тоо баримтыг бага хэмжээний алдаатай зөрүүтэй ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар мэдээлж байгаа нь өөрөө ийшээ болохгүй. Гэхдээ тэр байдлыг мэдсээр байж одоо зориуд жоохон текстүүлээд ч юм уу одоо давслаад шигдэх утгаар ч юм уу тэгж мэдээлж байгаа тохиолдолд тэр нь өөрөө бас агуулгынхаа хувьд
алдаатай мэдээллүүд түрүү хэлсэн нөгөө сөрөг хандлагатай мэдээллийг цацж гэнэ үү гэдэг тэр нөхцөл байдлаас хамаарат иргэний журмаараа шийдвэрлэгдэх оршихын хайрлах болох боломжтой. Сая хэдүүлээ болоод нөгөө хувь хүндлэл рүү явлаа шүү дээ. Одоо нэг байгууллага тал дээр асуувал одоо жишээлбэл ингээ нэг төрийн байгууллага байна л та. Тэгэхээр төрийн байгууллагын доотлолт нэг гэргэн хүн орж ирээд танай байгууллагын үйл ажиллагаа ийм тэ тоглолттой эсвэл одоо нөгөө өөрт нь таалагддаг эсвэл цаг цагаанд барсан ч юм уу. Энэ хүү тохиолдол комменттэй сэтгэл бичих. Энэ тохиолдолд энэ хүү хууль өөрчлөх юм уу яа? Байгууллага тал та. Байгууллага яг хуулийн этгээдээр ажил хэргийн нэр хүндэд халтсан гэж байгаа. Илт худал мэдээлэл тарах. За энэ төрийн байгууллага орох уугүй гэдэг бас асуудалтай. Тийм. Төрийн байгууллагыг шүүмжлэх, за тодорхой үйл ажиллагаатай холбоотойгоор шүүмжлэх одоо хэлцүүлэх энэ ажиллагаа чинь доголдолтой байна гэж ингэж шүүмжлэх хэрэг чинь аль болох нөгөө нэг иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг. Төр нийгмийн оролцоонд одоо энэ эрхээрээ дамжуулж оролцох. Тэрийг нь одоо өөрсдийнхөө төлөө ингэж ардсан нийгмийн гол зарчим шүү дээ. Энэ шүүмжлэх, зөвтгүүлэх тийм ээ. Энэ нөхцөл байдлыг бол төрийн байгууллага бидний үйл ажиллагааг бол үнслүүгээр гутаалаа гэдэг байдлаар хандах нь бол өөрөө энэ дээр бол өрөөсгөл аль болох олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос ч гэсэн энэ талаар айлгүй бол жуулганаар хэлцэж тайлбарласан талаар судалгаанууд л байна л да. Энэ дээр бол төрийн албан тушаалт ялангуяа нийтийн албан тушаалтан улс төр нийгмийн тогтолцоо шүүмжилснийхэн төлөө хүнийг бол шийтгэж болохгүй. За нөгөө илэрхий гэмтрийн шинжтэйгээр хүн нэг хүн рүү чиглэсэн байдалтайгаар ингэх юм бол шийтгэж болно. Тэгтээ бол хорихлыг бол байж болохгүй гэдэг зөвлөгөөнүүдийг өгсөн. Манайх бол энэ тал дээр бас хөвшилттэйгээр бол хорихлгүй болгоцсон эдгээр ийм нөхцөл байдал бол байгаа. Тэгэхээр нөгөө үр дагавраас хамаарал тэр хүн шүүмжилж гэнэ үг гэдэг агуулгыг нь харах юм бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн байгууллагын үйл ажиллагаа чөлөөтэй шүүм хилцэх эрхээ эдэлж гэнэ гэж үзэх боломжтой гэсэн. Тэгэхгүй зүгээр цаа ярьж байгаа зүйл чинь жоохон ташаа байна гэх юм бол тэр хүнийг шууд аваачаал буруу үзэл бодлоо илэрхийлсэн байна. Нэрдүү халтлаа гэж бол үзэж болохгүй л дээ. Тэгэхээр одоо танаас асуух асуулт нь эсрэгээр яг яаж бид эдний үндэ хамгаалах юм бэ? Илт худал мэдээлэлээс. Илт худал мэдээлэлээс эрхэн зөрчигдсөн хүн маань холбогдох цагтаагийн байгууллагатай хандана. Цагтаагийн байгууллага прокурорын хяналтын хүрээнд бол шалгаж тогтооно. За энэ тохиолдолд үнэхээр таны эрхийг зөрчигдсөн худал мэдээлэл тараацсан байна гэдэг нь бол тотлогод нь тогтоогдох юм бол буруу тактикэд ялагдчихар татах. За шүүхэд шилжүүлэх, шүүхээр шийдвэрлэх энэ төсөл байдал процессор явна гэсэн. Шүүхийн процесс юу нэг тооны хугацаанд явагддаг. Одоо жишээлбэл ийм худал мэдээлэл цацвал нэг ойролцоогоор хэдэн цаг тэ нийт тустай ажил хийлгүүлэхтэй ингэхдээ торгох зүйл залтууд бас байсан шүү дээ. Тий. 3 төрлийн ял сэтгэл явуул хуульд бол эрүүгийн хариуцлагыг нь бол тусгасан. Энэ дээр бол торгох ял 450,000-аас сая 300,000 төгрөгийн торгох. За нийтэд тустай ажил хийх 240-оос 720 цагийн хугацаагаар за 1-ээс 3 сарын хугацаагаар зорчихрыг нь хязгаарлах гэсэн ийм 3 төрлийн 20-оос бусад төрлийн 3 төрлийн ялыг бол хуульчилсан. Энэ нэг 20 ялыг нь хассан жишээг бол түрүүний олон улсын нэг хүний эрх зүйл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой асуудал. Энэ бол 20 ял байж болохгүй маа гэдэг энэ нөхцөл байдлыг агуулгаар бол хассан гэж ойлгож байгаа. За баярлалаа. Ингээд гурвангийн маань ярилцах нэвтрүүлгийн маань цаг болсон байна. За хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. Ингээд ер нь өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдвийн дагуу та асууя гэж бодсон асуултуудаа асууж чадсан уу? Тэ? Ер нь ингээд дүгнээд хэлэхэд ер нь эргүүнийхээ хувьд. За тэгэхээр би бас энд эргүүнийхээ хувьд зэрэгс одоо яг сэтгүүлчний яг зайлшгүй эрх үүрэгтэй холбоотой зүйл залтууд явдаг л да. Манай сэтгүүлч нар ч гэсэндээ яг энэхүү одоо илт худал мэдээлэл тараах гэдэг үндслээр одоо юу гэдэг хуульцаа татвар иргэн сайдд хүртэл хандаж энэ талаар одоо мэдээлэлээ солилцож байсан. Тэгэхээр яг энэ талтай холбоотой бас сэдвийн хүрээнд ярилцсан одоо эргэн хүнийхээ хувьд ч тэрийн талын мэдээлэлтэй болоо сэтгүүлчнийхээ хувьд ч тэр те яг энэ одоо илт худал мэдээлэл тараах гэдэг нь яг ямар зүйлийн тодорхой санкц нь юу гэдгийг те би одоо хэрвээ илт худал мэдээлэл тараажвал ямар хуулийн хариуцлага бүлээх цааш та авч хэрэгжүүлэх арга хэмжээ маань бас юу байх юм өөрөө бас их сурвалжаа яаж баталгаажуулах юм гээд маш олон тохиолдлын олон одоо юм мэдээлэлээр хангагдсан энэ хуулийн бас
нэвтрүүлэгт оролцсондоо таатай байна. Тэгээ бас мэдээлэл өгсөн бас шүүгчтэй маш их баярлалаа гэж хэлмэрлээ. За Мөнхбаатарын шүүгчийн хувьд ер нь иргэдтэй хилээг үлдээсэн тий ер нь анхаарах энэ төрлийн гэмт хэрэгт одоо жишээлбэл одоо сошиал орчин эд одоо ийм хүч авж байгаа гэдэг юм уу тий ийм байгаа үед бас иргэд маань ер нь юун дээр анхаарах ёстой юм гэдэг байдал. Тий нөгөө манай монголчууд эртнээсээ хүн нэрийн тогс өдөө нэр угуурхаас ясуугар гэдэг иймэрхүү хэлц үгийг бас хэлж энэ нэр төр алдар хүнд ихэд эрхэмлж ирсэн. Тэгэхээр бусдын нэр төр алдар хүндэд хууль бусаар алдахгүй байх иргэний үүрэгтэй энэ үүргийн шударгаар биелүүлж аливаа мэдээлэлд одоо өөрийн үзэл бодлоомос ихта цаад одоо агуулгын нэгт талж орцнол байдлаар хандах тэр талаас нь бол суралцах хэрэгтэй. Тэгээд явж байгаа мэдээлэл болгоныг үнэн зөв гэдгийг нь бол мэдэхгүйгээр олон нийтэд тараах, тэр хүнийг худаанд оромжлох энэ үйлдэл хийх чинь өөрөө бас бусдын эрх хэрэгчлөө зөрчигддөг юм аа. Ийм учраас хариуцлагатай байх ёстой тэр хүн иргэнийхээ өвгөний хувьд гэдгийг л хэлмээр байна да. За ингээд хүлцээрсэн хоёр зочиндоо хоёуланд нь баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.